За өнөөдөр энэ хоолыг заавал баяраар гэхгүй дараа нэг хийж идээрэй. Таны байнга хийдэг хоолны тоо нэгээр нэмэгдэн гэдэгт итгэлтэй байна. Бимба хоолндоо. Ямар ч хамаагүй махаар хийж болно гэдэг утгаар нь би самгявсаад буюу гахаан цорой, тэгээ үхрийн цорой, хоньны гол махтай хавирга бэлдсэн. Тэгээд Японы алдарт голден карригаар соусаа гаргаж авсан. За юуны мөн будаага агшаая. Будаага гоё шарамтай болохын тулд баг зэргийн турмерик хийсэн. Иннээс илүү их хийгээд димэн шүү. Гашуун амтай болчихдог. За дараа нь энэ хоолнд орох ногоонуудаа жижиглэнэ. Ингээд ихэлж шарах ногоогоо төрүүлээд гэрччихвэл дараа нь амар байдаг. Сонгон, төмөс, ловон, сармис бэлдсэн. За одоо нөгөө бэлдсэн махнуудаа бүрж шарах бэлдзээ бэлдээ. Томхон тавган дээр хангалттай хэмжээний талхны өрмөг хийн. Ганг, розмарин, парсли гэх мэт амтлагч ургамлуудыг бүдүүн ишнээс нь салгаж аваад маш жижиг болгож хэрчин. За үүнийгээ далхны өрмөг дээрээ тавиад сайтар хольж өгнө. За тэгээд олдохгүй байх юм бол заавал энийг хийх гэж яах вэ? Байгаагаар нь далхны өрмгээрээ хийж болно дөө. Гэхдээ зах худлааны төвүүд дээр бас илбэг зарагддаг болсон байна лээ. За одоо хариулын тагван дээр тосоо хийгээд сонгоно хийхэд шарнаа. Зөөлрөөд эхлэнгүүт нь бусад ногоогоо хийгээд мөн үргэлжлүүлэн шарна. За үүн дээр кагомагийн кетчупнээс 2 халбыг хийн. Одоо заавал халбар хэмжээд байхгүй зүгээр баримжаагаар хийхэд л болно шүү дээ тий. За тэгээд дээр нь голден карригийн майл буюу зөөлөн амттайгаас нь 2 блокийг хийн. 2 хүн идэж байгаа болохоор 2 блокийг хийж байгаа шүү. За 200 г ус дээр нь хийгээд карригаа сайтар ингээд хольж өгнө. За дээр нь сүү юм уу випинг кремнээс багахан хэмжээгээр хийгээд нэг халбаг ойстер соус хийгээд худах юм бол маш гомтой каррины соус бэлэн болно. За одоо цөмөрөө махаа шарнаа. Бэлдсэн махнуудаа бүгднийг 10 өргөө давс бэлцээр амтлана. Далхны өөрмгээ сайн наадуулахын тулд дээр нь оливын тос хийгээд ингээд сайн түрхэж өгнө. За одоо махаа бүрий. Үхэр, гахаа, хонь гэдэг бүгднийг сайхан бүрчглээ. За үүнийг нэг 15 минут гарan хүйтэн орчинд байлгаж байгаа шарах юм бол далхны өөрмөг нь шарах үед баг ундаг. Хариулын тавган дээр хангалттай оливын тос хийгээд махаа шарнаа. За 30 секунд болгоо ингээ эргүүлээд байна. За гаргахын өмнө нэг талбарт лөчгийн тос хийгээд үргэлжлүүлэн шарнаа. Харахад түлэгдсэн юм шиг санагдаж байгаа бол ерөөсөө доторх нь улаан хэвээрээ нийлэн байгаа. Хаан мах болон хоньны махаж гэсэн адил аргаар шарна. За шарж дуусныхаа дараа ямар нэг юмэр таглаж тавиад 5 минут гарan амраанаа. За нөгөө турмериктэй будаага тавгандаа тавиад каррины соусоо дээр нь хийн. Яг хийх үедээ каррины соус дээр ус хийгээд шингэлж байгаа хийх юм бол ийм гоё болдог. Баг зэргийн яншууг парслигаар хамтлаад үхрийн цоройны стейк дээр нь тавина. Энэ их зөөлхөн гоё мах байсан. Гол махтай хоньны хавирга гахаан цоройгоо бас тавиад хоолоо идэхэд бэлэн боллоо. Бимба хоолндоо. За стейкээр бөмбөгдсөн карри. Янзтай болсон юм. Энэ өөр махнууд ээ нөө. Үхэр, хонь, гахаа. Яа, ямар гоё юм бэ? Каррийнхаа соосоо дүрээд идэнэ. Баярлаа. Вау, янзтай ёо. Гоё гоё. Бүрэнхээр гоё юм. Тийм үү. Янзтай. Энд юу орчих вэ? Алинд нь? Карри соуснд нь. Сонгон. Сонгол хоолыг гоё болгох шүү дээ. Өөр юу ч гоё болохгүй шүү дээ. Тийм үү. Оо, тан ингээд потатагаа идсэн ч гоё юм. Энэ бүр айгүй урдаан харлаа. Мөн стейкийг ингэж жиж болт юм уу? Болохгүй юм байхгүй шүү дээ. Таны мах нь бүр амар гоё. Ямар гоё юм бэ тэ нэрээ? Соусан дээр нь дүүрэх хэрэгтэй юм байна. Соус ингээ потатагаа эзэн ч гоё, стейктэйг эзэн ч гоё болсон. Тийм байна. Энийг харин яаж идэх вэ? Манай зүсэж идэхэр болсон уу? Наад чи гоё барьж байгаад идэч. Арай л болох юм санагдаа.
За бүр алийг ингэ сонгохгүй мэн. Уулаа гоё мэн. Энэ карри бодоо хоёр харахгүй бүр төрчихчих юм а тий. Мах байхгүй заяа. Яг карри бодоо хоёр байсан ч би бүр ингэ гэд идэх юм байна. Харин ч уусаа амар гоё болтой. Хана усыг дүү. Соос нь гутж штэ. Харин тийм ээ тий. Зүрхээ дараад шээлэд аваарэ гэдэг бичлэгнийхээ ачаар жаргаж байна. Надад бодоо илүү гараад байна соосны мөлий. Дахиад байхгүй шүү.